За өнөөдөр гэр бүлийн хэрэг маргааныг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэдэг ийм одоо шинэ хуулийг өргөн барьсан засгийн газар. За үүнтэй холбоотой манай ажлын хэсэг хуралдаад за ажлын хэсгийнхаа төлөвлөгөө бусад одоо холбогдох үйл ажиллагаануудаа баталсан. Тэгээд гэр бүлийн хэрэг маргаан хянан шийдвэрлэх хууль гэхээр юу вэ гэдэг бас их сонирхолтой бах тий. Тэгээд манай Монгол улсад иргэний шүүх, эрүүгийн шүүх, захиргааны шүүх гэдэг ингээд 2-3 төрлийн шүүх байдаг. Одоо бид нар анх удаага гэр бүлийн хэрэг маргааныг дагнан шийддэг юм шүүхийн шин тогтолцоотой болж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл шүүгч нар гэр бүлийн маргааныг шийдвэрлэхдээ, хүүхэдтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ дагнсан, мэрэгсэн шүүгч нар энэ одоо шүүхтэр ажиллаж бид нар цаашид гэр бүлийг хамгаалах, хүүхдийг хамгаалах бодлогынхон гол одоо цөм болгож энэ одоо процессын хуулийг бол шинээр баталж байгаа. Монгол улсын хувьд бол бас л одоо анх удаага буюу ер нь энэ хүүхэдтэй холбоотой асуудлыг шүүхтэр ирсэн тохиолдолд шийдвэрлэх ийм дагнсан мэрэгсэн ийм багийг бий болгож байгаагаар онцлог. Тэгээ манай энэ шүүхийн хувьд бол ганцхан мэрэгсэн шүүгч нар байхаас гадна шинжээч нар шүүхтэр байнга ажиллана. Эдгээр шинжээчд бол тухайн гэр бүлийн маргаан, асуудал, харилцаа, цаад учир шалтгаан нь юу юм бэ? Эвлэрэх ямар боломж орон зай байна? Эвлэрэх тэр ажиллагаан дээр бас аль болох туслах, зөвлөх ийм байдлаар бол ажиллах ийм онцлогтой шүүх бол Монгол улсад анх удаага байгуулагдчихаа. Тэр шүүхийг одоо хэрэглэх хуулийг нь одоо парламент баталах гээд бэлтжиж гэсэн үг.